Gemini сайт дээр ном бүтээх арга. За багш нар эхлээд ном бүтээхийн тулд өгөгдлөө маш сайн өгөх хэрэгтэй. Энийг болохоор англиар prompt гэж нэрлэдэг. За prompt буюу өгөгдлөө өгөхдөө сургамжит ном, үлгэрийн ном, зохиолын ном аль нь вэ гэдгийг сайн бичиж төлөвлөх хэрэгтэй. За энэ дээр бол би өөрийнхөө нэртэй нэг өдрийн үйл явдлаа илэрхийлсэн ном бүтээгээд prompt өгсөн байна. Оюун талаар багшийн нэг өдөр гэсэн цэцэрлэг дээрх үйл явдлын тухай бичээрэй гэсэн 10 утастай номны prompt өгсөн байгаа. За тэгэнгүүт ChatGPT маань хиймэл оюун ухаан ашиглаад өөрөөсөө 10 утастай ном зурагтыг гаргаад өгч байгаа. За энийг хуулж аваад бүгдийг сайн хуулж аваад копи хийгээд Gemini AI дээр одоо хуулж тавина. За одоо ChatGPT-ээс гараад Gemini гэж бичээд за тэгээд Google Gemini гэсэн сайт руу ороод саяны хуулж авсан хуулж аваад копи хийсэн текстүүдээ одоо Gemini AI дээрээ хуулж тавина гэсэн үг. За хуулж тавьсны дараа Gemini AI ChatGPT-ээс зураг, текстний өгөгдөл бүгд сайн өгдсөн байгаа учраас одоо хэсэг хугацааны дараа шууд өөрөө намаа бүтээдэг гэсэн үг. За одоо энд ингээд намны маань бүтээл явагдаж байна. За 1 минут орчим болдог. За тэнгууд шууд өөрөөсөө өнгөлөг гой зурагтай 10 утастай ном маань бэлэн болно гэсэн үг. Тэгээ шууд өөр ингээд эргээд явцдаг. Зурган чанартай, текстүүд нь бас чанартай ном ингээд бэлэн болтгоо. Ямар ч ном бүтээж олно. За Gemini AI Storybook гэсэн хэсэг дотор бол бүх төрлийн ном гарах боломжтой. За тэгээд ингээд алхамжлаад аваад оруулъя. За тэгээд та бүхэн дагаад хийгээрэй. Баярлалаа.